За одоо харин хүмүүс бидний уудаг ус хаанаас гардыг сонирхоод үзэх үү? Бөөрийнхий бөмбөрцөг дэлхийн 70% нь усаар бүрхэгдэж, үлдсэн 30% нь хатуу газар байдаг. Яг л хүний биений 70% нь уснаас бүрдсэн байдагтай ижилхэн. Тэмч болохоор биднийг ус уух хэрэгтэй, усаа уу гэд байдаг юм шүү дээ. Тэгэхээр давстай, давсгүй, урсгал, тогтун, газар дээр, газар доор гэд өмнө гарсан шиг далай тэнгис мөс цас уур гэд их дэлхий дээр байгаа бүх төрлийн усыг 100% гэд бодож үзвэл 97% нь давстай далай тэнгисийн ус эзэлдэг. Харин ердөө 3% нь ан амьтан, өв сургамал, хүн төрөлхтөн донд ногдох цэвэр ус билээ. Тодорхойлбол 1% нь хүн уудаг газрын гүний ус, 1% нь ан амьтад, өв сургамал уух гол горих нуурын ус, 1% нь өмнөд хойд туйлд байгаа цагаан бага мэрдэг мөс хэлбэрийн ус эзэлнэ. Маш бага биз. Хүмүүс бидний уух боломжтой давсгүй цэнгэг ус их дэлхий дээр 1% учраас л хүн бүр усаа хэмнэлдэг юм шүү дээ. Хязгаартай учраас.